цэцгэн үзэгчдээ Bon Appétit нэвтрүүлэг эхэлж байна. Уламжлал 9 орон нэвтрүүлэг Өргөө кино театрын баруун талд байрлах Kitchen Hall электрон барааны ихтлгүүр дээрээс хөрч байна. Өнөөдрийн зочин хин бэ? Энэ хүн бол Монгол Ардын хувьсгалт намын нарийн бичгийн дарга, Монголын уулчтын үндэсний холбооны ерөнхийлөгч Буяагийн тулгын тайз нойрын. За сайн байна. За сайн байна уу? Залуу лидер. Цагтаа ирсэн байна. Баярлалаа. За. Бас бид нарыг жоохон хүлээсэн ч бах тий. Зүгээр. Өнөөдөр ямар хоол хийх вэ? Тэгэхээр өнөөдөр бас та бүхэнтэй ярьж зөвлөсний дагуу бол одоо манай хүүхдүүдийн хийдэг дуртай одоо бүргэрийг хий гэж бодож байна. Нэвтрүүлгийн ерөнхий вэдгэгч Kitchen Hall. Хамтран ажиллагч Австрал Будаа. Гэрийн нөхцөл яаж хийх вэ? Тэгэхдээ бүргэрт ийм олон төрлийн бүтээгдэхүүн шаардлагатай юм уу? Тийм юм байна. Би бас бүргэрийг бас хийж сураад их удаагүй байгаа. Идэх дуртай. Тэгэхээр өнөөдөр бүргэрээс гадна одоо Европоос уламжлалт байцааны салаад, coleslaw гэдэг ийм салаад хий. Мөн одоо шарсан төмөс, дээр нь шарсан төмс хийдэг соусыг бас хийж үзүүлье гэж бодож байна. За ингээд энэ ч тав тамир л. За. Надад хийлгэх юм байл хийлгээрэй. За тэгье. Тэгэхээр цаг хэмнэх үүднээс бас ногоонуудаа бол ингээд бэлдсэн байна. Энгийн байцаа, улаан байцаа, луун. Энийгээ бол одоо салаатны амтлагчаар амтлана. За бүргэрт бол энэ улаан сонгон бол хэрэгэлдэг юм байна. Улаан сонгоныг бол махныхаа амтлаганд оруулна, салаатанд оруулна. Мөн одоо бас түгээгээр нь бүргэр дотор авчулж эддэг байгаа. Ханза. Галтгоонд өрсөлдөгч үгүй. Артишок ард түмнийг эриулжүүлнэ. Хамтран ажиллагч Австрал Будаа. Залуу лидер гэдэг бол их сайхан ирээдүйтэй ч сонсогдож байна. Тэгээд залуу хүн мэдээж боловсрал хаана эзэмшсэн бол Америкт ямарчсан сургалт төгссөн гэж сонсч байсан. Тий. Би миний хувьд бол Монгол Улсын их сургуулийг математикч, хэрэглээний математикч мэргэжлэр төгссөн. Дараа нь бол яг ажиллаад ажлынхаа дараагаар бол Евро Америк нэгдсэн улсад бас очиж мастрын зэрэг хамгаалсан. Энэ бол Нью-Йорк хотно Фордмын их сургуульд улс төр судлал сонгуулийн менежмент гэсэн чиглэлээр мэргэжиж мастрын зэрэг хамгаалсан байгаа. Их залуухнаараа хувьсгалт намын нарийн шиг дарга болчихлоо шүү дээ. Бас энэ бол нэг түүхэнд бичигдэх нэг шинэ. Тий, одоо 2011 оноос хойш бол хувьсгалт нам бол бас шинчлэгдэж зохион байгуулалтанд орсон. Хуучин нам нь бол нэрээ өөрчлөлт явсантай холбоотойгоор бол шинэ зохион байгуулалт орсон. Тэрнээс хойш бол одоо тасралтгүй намдаа ажиллаад явж байгаа. Тийм мэдээж хэд хэдэн сонгуул үзчихлээ. Бас одоо гардаж одоо сонгуульд оролцсон гэдэг юм уу тийм ээ. Идэвхтэйгээр оролцсноо бодох юм бол бас 4-5 сонгуулийн ард гарлаа. Тодорхой хэмжээний амжилт гаргасан, амжилттай ажилласан үе байна. Бас мэдээж алдсан онсон зүйл бол их байгаа. Гэхдээ энэ болгон бол эргээд бас бидний дараачийн гэдэг юм уу ер нь улс төрд сонгуульд хэрхэн оролцох, улс төрд ээж авах гэдэг том сургууль болж байгаа хаа л гэж бодож байна. Яг тэгээд намын нарийн бичгийн дараа юу хариуцж хийдий? Намын бодлогот одоо хэрхэн нөлөөлдөг вэ? Тий, намын өдөр зөвлөлд мэдээж орж ажиллана. Энэ намын бас нийтэд монголчуудаа ямар байдлаар Монгол улс хөгжүүл зүгээр зөв юм бэ гэдэг энэ бодлогоо бол гаргаж ирэх ёстой. Одоо энэ явж байгаа Монгол улсыг хямралд хүргээд байгаа энэ улс төрийн тогтолцоо, энэ бидний сонгож авсан систем маань өнөөдөр ямар байдал байгаа юм бэ гэдгийг бол бас нэлээд том ажлын хэсэг баг гарч бол бас дахиж дүгнэж тийм ээ. Бид нар зорилгоо зөв тодорхойлоод яваад байна уу? Бидний одоо амьдарч байгаа дүрм маань бас бидний одоо энэ амьдрах зорилгодоо хүрэх болцоог хааж гинүү, нээж гинүү гэдэг дээр бас дүгнэлт хийсэн. Энэ ч үндсэн дээр бол бас энэ үндсэн хуулийг өөрчлөх, үндсэн хуулийг өөрчлөл одоо яаж өөрчлөх юм бэ гэдэг энэ одоо эхний төсөл драфтыг бол боловсруулж эрдэмтдтэйгээ маш олон хүмүүсийн саналуудыг оролцуулж бас ярилцлаа. Тий. Тэгээд хувьсгалт нам бас бол ажлын хэсэг ажиллаад 92 оны үндсэн хуулийг одоо шинжлэх гэдэг юм уу шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж нийт ард түмнийхээ гал дээр бол тавьсан. Бусад улс төрийн хүчнүүд мөн одоо төрийн байгууллагуудад бол энэ төслөө бол гардуулж санал авах тийм ээ. Ийм ажиллагааг одоогоор явуулж байгаа. Энийг аваад харин ваучраар нь үүнийг авна. Kitchen Hall-ийн бүх салбараар Харин энийг авсан ваучраараа энийг авна. Kitchen Hall-ийн бүх салбараар Би залуу уран бүтээлч. Би гоо сайхандаа үргэлж анхаардаг. Тэр ч утгаараа миний сонголт хөх сувд жуус. Хөх Монголын хөх сувд жуус. Би чанарыг эрхэмлсэн Европ жимсний хануу дэлгүүрт байна.
Вау! Хатаасан жимс, нойтон жимс, хөлдөөсөн нарийн нуурт байдгийн бай. Араа дэлгүүр болгондоо зориултын хөргүртэй юм байна. Хүйтэн байна. Жимсийг шахаад жуус болгочлоо. Жуусаа угаад суух баартай юм байна. Миний сонголт, таны сонголт, тануу Евро жимсний бөөний төв. Европын хөрснөөс таны ширээн дээр. Би эрүүл чирэг эрч хүчтэй байх энерги холестерингүй цаавсаггүй австрал цагаан будаанаас нөхөж авдаг. Everybody wants to love. Everybody wants to be loved. Oh, 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 oh. Someday, таны амжилтын үндэс. Энийг аваад харин ваучраараа энийг авна. Kitchen All-ийн бүх салбараар Kitchen All ирээд бүгдийг нь олдоод бөөндөөд ваучрдаад авъя. Kitchen All-ийн бүх салбараар Би эрүүл чирэг эрч хүчтэй байх энерги холестерингүй цаавсаггүй австрал цагаан будаанаас нөхөж авдаг. Хуруухан чихчихэн чипсэн аруул. Хүргэлтийн утас 8844 8844 Хүргэлтийн утас 8844 8844 За хоёлаа юма хийгэнгээ ярина. Тэгээ. За манай нэвтрүүлэгт хамтран ажилладаг газар шим хувьцаат компани хамт олон гэж байдаг. Монголын хөрсөнд тарж ургуулсан артишок хэмээх эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй ундааг үйлдвэрлэдэг. За мөн Монголын хөрсөнд ургадаг зэрлэг нэрс жимсээр хийсэн хөх сувд хэмээх сайхан амттай юм жюусийг бас санал болгодог. Алийн номоор юм. За жюусийн уу тийх үү? За тэгье. За баярлалаа. За би тэгвэл эндээс юм одохчлаа тийм ээ. Тэг. Ер нь бол их олон төрлийн амтлагчдыг жинхэнэ яг нөгөө тоогоочийн галтгоонд байдаг бүхэл амтлагчдыг энд өрсөндөө тулгаа маань. Тий. Тэгэхээр за энэ салаадныхаа амтлагчийг хийхэд бол майонез хэрэглэнэ. Энэ алюминий цуу одоо бүхэл үрийн гич гэж байгаа тийм ээ. Мустард гэж ярьдаг бүхэл үрийн гич. За хар перц майонезнаас. За би амжиж жүүсээ өгч чадсан. За сайхан амны цангаа гаргасан. За баярлалаа. Хоол хийх эрч хүчийг сэргээсэн. Ийм жүүс байхаа. За тийм ээ сайхан байна. За ингээд ирчүүч авцсан юм ч одоо хийгээд байна да. Тийм шүү дээ. Альч намд тохиолддог хямрал танаа намд бас байдаг л болов. Ялангуяа одоо хідэн фракц байдیں۔ Тийм ээ. Дотроо үдэл бодлын хувьд бас яаж зөрчилддөг. Тэгэхээр улс төрийн нам бол өссөн үсээгүй одоо тодорхой нийгэмд идэвхтэй байгаа улсуудын бол өөрсдийнхээ үзэл бодлыг уралдуулах энэ талбар л да. Гэхдээ санал бодол зөрөлдөж чинь гээд тухайн одоо байгууллагын бүтцийг эвдээд гэдэг юм ингээд явах юм бол цаашаа хол явахгүй. Ер нь аливаа улс орныг авч явах, улс орныг байтугай ер нь нэг компани гэдэг юм уу нэг байгууллага авч явахд бол хамт олонны багийн ажиллагаа чухал байдаг. Тэгэхээр аль ч зүйлд бол хичнээн одоо үзэл бодол зөрсөн ч гэсэн багийнхаа одоо бус гишүүд гэдэг юм уу нийтлэг одоо энэ эрх ашигтай хөтлөгдөж бас үйл ажиллагаа явуулах нь чухал л да. Тэгэхээр зөрчил бол мэдээж байлгүй яах вэ? Гэхдээ тэр болгоныг зохицуулж чадж гин үгүй юу гэдгээс л асуултаа гэдэг юм уу зорилгоо тодорхойлж тавих хэрэгтэй байна тийм ээ. За хар перц хийлээ. Далайн давс гэлээ. Энэ далайн давс бол бас жирийн давсыг бодвол яг далаагаас усан ширгэж гаргадаг учраас боловсруулалтын харьцангуй одоо натурал гэдэг юм уу гайгүй байдаг. Толгой өөрөө гэрээсээ авчирсан. Бодвол гэртээ байнга хэрэгэлдэг ба. Тий. За розмарин шинэ ургасан розмариг бол хийхэд бас зүгээр байдаг. Зөв шинэхнэр нь тийм ээ. Тий, шинээр нь. Ер нь тэгэл сүүлийн улс төр сонирхдаг залуучууд их болчихож. За ямар ч байсан ирээдүйн зорилго өвдөлчихсөн том ихтгэл үнэмшил дүүрэн залуучуудыг маань элдвэр бас хилдэг болчихжээ нийгэм маань. За янз бүрийн юм долоодог л гэх юм тийм ээ. Долгондог бүхэлддэг л гэх юм тийм ээ. Нэг л тийм арчаагүй этгээдүүд юм шигээр л яриад байх юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг юм? Гэхдээ одоо би бол ингэж боддог шүү дээ. Залуу хүн тийм ээ. Анх мэргэжлээ сонгоод гэдэг юм уу? Аль нэг ажил аль нэг салбарт ажиллаж таараа. Тэрэндээ ороод ажиллаад явхад бол заавалчгүй өөрөө өөрийгөө бэлтгэх ёстой. Тэгээ бэлтэнэ гэдэг бол одоо тухайн салбартаа өстой нөгөө манаачаас нэхлээд гэдэг шиг
ажиллаж явах хэрэгтэй гэж би бол боддог. Тийм учраас төрд ажиллах гэж байгаа гэдэг юм уу, төрд ажиллах гэж залуучууд бол хүссэн үсээгүй айл нэг одоо намд гэдэг юм уу тийм ээ багт орж ажиллаж таараа. Тэндээ одоо өөрт нь ямар болцоо олдож байгаа. Тэр болцоог бол ашиглаж өөрөө сурч дэвших ёстой. Тэгэхгүй одоо юу гэдэг тис хөндлөнгийн салбарт явж байгаад гинт өөр салбар руу орж ажиллана гэдэг бол тухайн салбараа нэг бол одоо эвдэн за их цөөхөн тохиолдолд магадгүй их мундаг амжилт гаргаж магадгүй. Тэгэхээр улс төрийн хувьд бол миний хувьд одоо бас нэгэн залуугаас улс төрийн байгууллагад орж ажилласан. Тэгээд дэлхийн нийтийг харахад ч гэсэн ер нь бол бас тодорхой хэмжээгээр өөрсдөө бэлтгэх гэдэг тал дээр бол заавалч улс төрийн байгууллага одоо анхан шатны залуучдыг хийж болох юм ажлуудыг хийх ёстой. Энэ бол уламжлагдаж тэгтээ дөрөв одоо төрт улс удирдах түүхэнд бол аль багасаа л одоо гэдэг юм уу тодорхой хүмүүсийн хажууд бэлтгэдээс сурж явдаг ийм уламжлалтай. Манайхаас бус улсууд бол энийг одоо маш сайн хадгалж чаддаг. Өөрөөр хэлбэл тухайн улс төрч гэдэг юм уу тухайн одоо бодлого гаргах гэж байгаа хүн гинт тэндээс орж ирэх биш. Өмнө нь гаргасан бодлого шийдвэрүүдийг яаж амжилттай цааш нь үргэлжлүүлэх үү гэдэг дээр бол онцгой анхаарал тавьдаг. Харамсалтай нь манай Монгол улсын хувьд өнөөдрийн одоо үндсэн хууль гэдэг юм уу сонгуулийн хууль гэдэг юм уу энэ хууль эрх зүйн орчинд бол энэ болцоо байхгүй. Энээсээ болоод одоо гадны улсууд түншүүд манд бидэнтэй ажиллахад хэцүү. Тэр утгаар бид нар ч гэсэн дотроо бас ажиллахад хэцүү. Яг л сонгуул болгоноор удирдлага гэдэг юм уу бодлого нь өөрчлөгдөж идэг учраас ердөөсөө тийм одоо нүүдэлчний сэтгүүн байгаа мó одоо өөрсдөө өмөрөх юм бол тэр юм үлдчихэд ингээд байгаа мó энэ дээр бол биднээс их алдчихж байгаа. Тэгэхээр энийг бас алдахгүй тулд бол гарсан бодлогоодыг үргэлжлүүлж авч явах, илүү сайжруулах талд бол бас л залуучууд эртнээс ороод бэлтгэх нь буруу зүйл байхгүй хаа гэж бодож байна. Би бол бас тэгж боддtiin. Залуу лидерүүд их соёлтой. За бас нөгөө харилцааны өндөр их мэдлэгтэй учраас за тэр бөхөлдөж байна, хүнийг хүндэлж байна. За хүний тэр одоо цүнхийг барьж явж гин, хажууд нь суугаад ярианаас нь хэрэгтэй зүйлийг сонсоод авчиж гин гэдэг талаас нь би бас хараад байна л та. Тэгэхээр уг нь тех ёстой тэр зөв юм биш. Цүнх барих гэдэг нэр нь бол яг хуу харж байгаа дүрийг л одоо шогож хэлж байгаа л хэлбэр шүү дээ. Тэрнээс зүг туслахаар гэдэг юм уу, аль нэг улс төрчийн одоо доор ажиллана гэдэг бол бүхэл ажлыг хийнэ гэсэн үг шүү дээ. Өдөр тутмын ажлын зохицуулна. Хуваарлж цүнхийг барьж илээ гэлтэй тийм ээ. Хүмүүс одоо барихаас өөр яахан чинь барьж ижил одоо тодорхой улс төрчөөс гэдэг юм уу сурах зүйл их байгаа. Яг үнэ. Энэ бол амьдралын сургуулаад гэж бодож байна. Тийм тэр Ахмад лидерийг ажиллах нөхцлөөр нь бас хангаж өгж байгаа тийм ээ. Бусад жижиг шажиг зүйл санаад тавиулахгүйгээр бүх нөхцөлийг хангаж өгөөд тэр хүнээсээ бас мэдлэгийг авч байгаа болов гэж хараад байгаа. Тэгэхээр энэ мэдчлэн одоо залуу улс төрчдийн болоод залуу лидерүүдийн урамыг мохох хандлага бас нийгэмд байгаа нь өөрөөсөө манай улс төрийг цааш нь хөгжүүлэхэд сөрөг нөлөөтэй болоод гэж хараад байгаа. Тэгээ ер нь гэхдээ улс төрчмийн хувьд бол ямар нэгэн байдлаар энэ байтугай хатуу ширүү ямиг туулах ёстой. Тэгэхээр энд бол эмзэглээд одоо би болио ингээ гэж байгаа бол бас нэг шалгуур л гэж бодож байна. Тийм учраас тэрэндээ хэмжүүлэх зүйл байхгүй болов уу гэж би боддог шүү дээ. Тэгэхээр нэлээд тэгж их доромжлуулж ирсэн үү гайгүй юу? Гайгүй. Хэлсэн үү? Олон хэлсэн үү? Хүмүүс хэлж лээдгийн тэгээд би тэрэнд бол хэмзэглээд байдгүй шүү дээ. Тэр нь аль ч салбарт яг энэ зарчим үйлчлэх ёстой. Ахмадаа хүндлэх тийм ээ. Тэгээд тэднийхээ үгийг сонсох. Бид нар дахиад өөрөөр шинээр байшин бариад ах шаардлагагүй. Нэгэнт одоо энэ улсууд ч бас бид нар шиг залуу байсан үе биш шүү дээ. Тэгээд тийм учраас эдгээр бан одоо өнөөдрийн нийгмийг айтайхан болгохыг гэж зорж ажилласан байх гэж би бол боддог. Тийм учраас тэдрээс хийж чадсны нь одоо үргэлжлүүлээд чадаагүйг нь одоо засаж залруулад ингээд явах ёстой болов уу гэж бодож байна. За маш сайхан үнэртэй соус бэлдсэн байх юм. Энийг аваад харин баавчнаар нь үүнийг авна. Kitchen Hall-ийн бүх салбараар Харин энийг авсан баавчнаараа энийг авна. Kitchen Hall-ийн бүх салбараар Манай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ яа харахгүй газар шимийн байцаатай салаад. Гайхалтай антиг газар шимээс. Надад ирч хүч гоо сайхныг бэлэглэгч ханаа. Европын хөрснөөс таны ширээн дээр. Би эрүүл чирэг ирч хүчтэй байх энерги холестерингүй цааварлаггүй австрал цагаан будаанаас нөхөж авдаг. Beauty Studio. Бид энийг аваад
Харин вау очраараа энийг авна. Kitchen All-ийн бүх салбараар Kitchen All ирээд бүгдээ нь олдоод бөөндөөд вау очраад авъя. Kitchen All-ийн бүх салбараар Би эрүүл чирэг эрч хүчтэй байх энерги холестерингүй цаавлаггүй австрал цагаан будаанаас нөхөж авдаг. Муруухан чихчихэн чипсэн аруул. Үргэлтийн утас 8844 8844. Үргэлтийн утас 8844 8844. За салаатанд бол улаан цагаан байцаа, луван, нарийн ирччин, тэгээ сонгон хийн, улаан сонгон. За тэгээд майнууз. За энэ хоолны халбаар 3 майнууз дээр бол амны халбаар 1 бүхэл өрийн гिच. За алюминий одоо нөгөө цуу гэж ярьдаг тийм ээ. Тий, алюминий цуунаас бол тагаар 1-2-3 тусал, тэгээ баг зэргийн сүү. Маш бага хэмжээгээр тэгэхээр сүү. За тэгээд далайн давс хар перцээр амтлаад салаад маань ингээд бэлэн болчих. Ер нь Европоос гаралтай юм байна. Америкч өөрөө бас 200-300 жилийн түүхтэй. Америкт байдаг ихэнх хоол бол Европын улсуудаас гаралтай. Саяны салаад бол одоо их усүрийн зүгээр сонирхоод бас ухаад үтсэн Нидерландаас гаралтай ийм салаад юм байна. Coleslaw гэдэг. Тэр cool гэдэг нь байцаа гэсэн Нидерланд үг, slaw гэдэг нь салаад, байцааны салаад. Тэндээс гаралтай тийм салаад юм байна. За бургерний хувьд бол анх Техаст бол яг ингэж одоогийн энэ хэв маягаар нь талхны завсар шар сүхрийн махаар үйлчдэг ийм одоо бүргэр хэлжсэн. Энэ бол гэдэг Германы бас зүгээс гаралтай. Одоо хамбургер гэж ярьдаг шүү дээ. Сэндвичний л одоо нэг төрөл байж байгаа сүлдээ бол ийм хэлбэрлэл орсон. Ийм түүхтэй юм билээ. За ингээд амтлагч бол за би ингээд 5 хоолны халбаг майнууз хийгээд дээр нь 2 хоолны халбаар кетчуп хийгээд тийм ээ. Одоо дүрлэг юм да манайхаар бол төмс юугаа дүрж иддэг. За ингээд. Энэ Японы кетчупыг сонгосон байгаа. Бас өрмөц амттай болов уу гэж бодоод ямар нэгэн амтлагчгүй, давсгүй, яг цэвэр улаан лойли нухшаа. За энэ сайхан кетчуп байж байна. За тэгээ махыг бол хоёулаа шарах шүүгэнд хийх ёстой юу? Махыг шарахтаа хоёр одоо үе шаттай. Ер нь бол нөгөө бас мах маань зузаан байдаг учраас эхлээд хариулын тавган дээр шарж гадна талд нь хайрс тогтоодог. Хайрс тогтоочоод тэгээд тэрийг бол одоо 100-нд жигнэж болгодог. 100-нд жигнэж болгож байхдаа бол явц дунд нь бясалгаа дээр нь тавьж бас хайлуулдаг юм байгаа. За майнус кетчуп хоёроо холчлоо. Дээр нь баг зэрэг оруулахаар хар перц, давс хийнэ бас. Баг зэрэг тийм ээ. Давсаа бас далайн давсан гэсэн. Далайн давснаасаа тий. Энгийн давсыг бол боловсруулж гаргаж ирэхэд нөгөө газрын гүнээс олборлдог. Тэгээд бас янз янзын элементүүдийг ялгаж авахын тулд тодорхой одоо процесс явж цэвэрлэлт юм. Тэр явцад бас амтанд нь жоохон нөлөө ордог юм байдаг юм байна. Нуур далайн давс бол усын зөвхөн ширгээгээл авчдаг учраас харьцангуй тэр процесс гэдэг юм уу бага учраас өөрийн гэсэн өрмөц юм санаа амтаа хатгалж чаддаг. Ийм л байдаг юм байна. Паприка. Эндээс энэ бол нөгөө халуун жинжүү шүү дээ тийм ээ. Жинжүү. Халуун гэсэл амтад жинжүү. Эндээс бол бас ингээд ахиу гоё чинь яг л энэ дүрлэг учраас тийм ээ. За энэ орчил соус гэдээ бас их юм алдартай махтай иддэг ийм соус байгаа. Энэ соуснаас бас та өөрсдөө амтлаад гоё хийчихдэг. За энэ бол ингээд манай дүрж иддэг одоо та бүхэн хэрвээ одоо юуны газар орох юм бол ингээд хажуу талд нь савтаа дүрлэг байдаг шүү дээ. Кетчупнаас гадна. Яг л тэрэлтэй юм бол. Танах чинь 2 хүүхэдтэй. Тий, 2 хүүхэдтэй. Гэр бүл тогтвортой. Тий, тэгээд одоо нөгөөдөл манай юм бол бүргэр идэнэ. Гэж л үзэн шүү дээ. Тэгээд бас тэр болгон бас дөрвөн хоолны газар оруулаад байдгүй болж өгвөл гэрээ аргаар хийсэн гэх юм тийм ээ. За. Эхнэрийгээ танилцуулаач ямар мэрэгчлээ хин гэдэг хүн байдгийг. За манай эхнэр миний эхнэр бол манай миний эхнэр буян дэлгэр гэж хүн бий. За Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуульд төгссөн. Тэр оюутан багтаа бол гэр бүл болж ирсэн ийм улсууд одоо 2 хүүтэй. Манай хүн бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрт ажилладаг.
Тий. Тэндэл одоо бас нэлээд тогтвор суурьштай асуудал ажиллаж байгаа юм байна. За ингээс энэ соус маань ингээд бэлэн болчихлоо. Амсч үзгөө. За тэгээ. Төмсөд төрөөд идэх хэрэгтэй. Окей. За энэ нэг л ресторанд яваад орчих шиг болох гэдэг нь үү да? Та надад энийг хөшгөлж өгөх болох уу? Болно шүү дээ. Rosemary. Жижигхэн тий. За. За тэгээ энэ хоолнд орж байгаа орцыг бол бас бичлэгээр дэлгэсэн дээр харуулчихна бах тийм ээ. Тэгэлгүй яхаа? Тий. Тэгвэл бас хүмүүст ойлгомжтой болох бах. Уулчтын холбооны ерөнхийлөгч болсон шүү дээ. Монголын уулчтын юу лээ? Монголын уулчтын үндэсний холбоо тий. Тэр манай уулын спорт хөгж Монгол улс хөгжсөн бас их олон жилийн түүхтэй холбоотой нэг. Одоо хамгийн анхны 6 спортын мастер гэдэг цол зэрэг гаргаад хамгийн анхны 6 хүн нь бол уулын спортын тамирчдаас олгогдсон байт юм байлээ. Тэгээд Монголын уулын спортоос бас бусад их олон спортууд бол бас төрөн гарсан тэр тамирчдаас тийм ээ. Тэгээд сая энэ жил бол одоо 16 онд өнгөрсөн жил тийм ээ. 16 онд бол уулын спорт маань уулын спортын төрөл болох одоо спорт авиралтын төрөл маань олимпийн тоглолтод одоо аль биесээр орлоо. Тэгэхээр бас монголчуудын хувьд бол бас энэ түүхэн олон жилийн түүхтэй энэ спортын төрлөөс бас олимпийн аврах төрөх гэдэг юм уу бид нар сайн бэлдчихэх юм бол бас нэг болцоотой юм төрөл юм гэж байна гэж ойлгож байгаа. Спорт авиралтын төрөл маань өөрөө бас их онцлог. Хүнд ер нь 650-аас 800 орчим булчин байдаг гэж үздэг юм байна. Нөгөө булчингаа яаж ангиллахаас тэгэхээр бас хамгийн олон булчин ашиглагддаг спортын нэг бол спорт авиралт уу юу? Ханд авирдаг шүү дээ тийм ээ. Тим спорт юм байна. Дэлхийд даяараа бас цоо шинээр орж байгаа төрөл учраас бидний хувьд үнэхээр сайн зохион байгуулалттай ажиллаж бэлтгэж чадах юм бол төв дэлхийн аврах, олимпийн одоо аврах төрөлх магадaltaй юм одоо төрөл гэж харж байгаа. Ерөнхийлөгч маань өөрөө ууланд авирдаг уу? За гарвал одоо авирахыг л хичээж байгаа да. Тэгтээс гэсэн 2006 онд их Монгол улс байгуулагдсны 800 жилийн агаар бол одоо Монголын тухайн ерөнхийлөгчийн хоёрын санаачлахаар бас уулын спортыг бас дэмжих тийм ээ олон нийтийн анхаарлын төвд аваачих мөн одоо Бээжингийн олимпиад одоо зориулж бас спортынхаа тамирчдыг одоо дэмжиж алтаа таван богд Монгол улсын одоо хамгийн өндөр зэг болох алтаа таван богд гарч авиралт хийж байсан. Тэр үед бас азар одоо яста нөгөө туслах хийж явж байхдаа Монгол төрийнхэн талбайг үүрээд уулын Монгол улсын хамгийн өндөр зэгт уулнаас авирч ирсэн байдаг. Дараа жил нь бас мөнх хархан оргилд гарсан байдаг тийм ээ. Ингээ бодох юм бол бас уул руу бас 10 жилийн өмнөөс одоо ажиллаа хийж явж байгаа толбогдсон байдаг юм. За сармис бол төмсийг сайхан хамт оруулна. Төмсөө шарах учраас сайхан. За ингээд сармисаа хийчихнэ. За розмари таны хэрцэн розмаригаа хийчихнэ. Хар бэрцнээс сахиугаа хийчихээ тийм. Чимхээр л. Тий эндээс хийгээд байна тий. хамт толно хар бэрцнээс хийчихээ. Давс мэдээж хийчихнэ. За оливын тос хамгаал оливын тос. Оливын тос энд байна. Чигтүүлж гэдэг байна шүү. За оливын тоснос бас аах ах хийчих шүү. За. За. Хүмүүснээс хийгээл. За ингээд төмсөөс хамталчин хариулын тавг маань хаа байна. Танаа гэрт ер нь хитэн төрлийн хоол зорхилж байна. Цөөхөндөө ирнэ. Хоёул ажилтаа байдаг учраас тэгэл цөөхөн хоол хийндэ. За энэ ингээд тараачин дээ сайхан. 180 градус дээр 20 минут. Энийг аваад харин баавчнаар нь үүнийг авна. Kitchen All-ийн бүх салбараар. Харин энэнийг авсан баавчнаараа энийг авна ах. Kitchen All-ийн бүх салбараар. Надад ирч хүч гоо сайхныг бэлэглэгч ханаа. Европын хөрснөөс таны ширээн дээр. Дээд сортын нэтгэр хүмүүс тэмхээр Монголд үйлдвэрлэсэн өвөрцөний гайхалтай амт та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Гайхалтай амтыг газар шимээс Би эрүүл чирэг эрч хүчтэй байх энерги холестерингүй цааварлаггүй австрал цагаан будаанаас нөхөж авдаг. Everybody wants to love. Everybody wants to be loved. Oh, oh, oh.
Энийг аваад харин ваучраараа энийг авна. Kitchen All-ийн бүх салбараар. Kitchen All ирээд бүгдийг нь олдоод бөөндөөд ваучрдаад авъя. Kitchen All-ийн бүх салбараар. Би эрүүл чирэг эрч хүчтэй байх энерги холестерингүй цаавсаггүй австрал цагаан будаанаас нөхөж авдаг. Хуруухан чихчихэн чипсэн аруул. Үргэлтийн утас 8844 8844. Үргэлтийн утас 8844 8844. За түн шарж явах хугацаанд махан амтлаа. За махан амтлагтай бол за энэ татсан үхрийн мах. Нэг бүргэрд бол 200 г мах орно гэж тооцоод үхрийн махаа юм. За хар перц. Улс төрөөр яваад хамгийн дээд оргил чи хаана хүрэх вэ? Мэдхгүй байна одоо. Тэрийг бол би одоо улс төрөөс явах гэхээсээ илүү сайхан Монгол оронд амьдрахаас л гэж боддог л да. За. Тий. Энэ нь заавалчгүй хүн чинь юу гэдгийг энэний заавалчгүй цаатлын оргилыг үзэн гэдэг. Яг зорилго нь одоо улс төрд явахтай биш. Шудраг тийм ээ. Бүх хүмүүс боломжтой ижлэх тэгш боломж олгогддог ийм нийгэмд л өндөрлөл илүү айтайх юм уу? Зүгээр бидний үеийн залуучууд бүгдээрээ тэгж боддог баг. Тийм ч учраас одоо гадаад дотоод ихэнх нь одоо гарч амьдарч байна. Гэхдээ нутаг оронгүй гэдэг юм уу, их оронгүй амьдрна гэдэг бол шудраг нийгмээсээ илүү бас хэцүү асуудал байдаг тийм ээ. Тийм учраас бас залуучууд тийм л нийгмийг хүсэж байгаа, тийм л нийгмийг байгуулж хүүхдүүдэд үлдээх юмсан тийм ээ. За ингээд сонгон, хар перц, далайн давс, роузмари махтайгаа холлоо. За маха барьцуулахын тулд нэг ширхэг өндөг болвол хийчихээ. Нэг 600 орчим грамм мах байна, тийм ээ. Тэг хийлээ. За сухаар бас хийвэл зүгээр. Тий. За тэгээ маха бадчихна да. Бүргэрийг бид нэр төсөөлөхдөө зөвөр нэг их хялбар билемээ тавиад тэгээд төсөөлдөг. Яг хийхдээ бол бас нэлээ нарийн ажиллагаатай хоолойх нь шүү. Тий, одоо манайх нар бол одоо бууз уушрууд чинь энэ махаа их сайхан амтлах юм бол гоё болдог л доо шүүстэй тийм ээ. Тулгаад ихтэй хоол унданд нэлээ сайн харагдчих юм. Хаана ингэж хоол хийж сурав? Ах нартай л байсан хүн чинь тэгээ гэртэл хамгийн их зарагдчихлаа бас хоол хийндэ. Хүүхд байх. Хідэн ахтай. Нэг ахтай. За. Тэгэл аав ээжийг ирэхэд ах тэр бол гэр цэвэрхэн хоолонд бэлэнд байх хэвээр үүрэгтэй байдаг гэсэн та хүүхд байх. Эхээс хоёулаа юм уу? Гурлаа. Гурлаа доороо дүүтэй. Доороо дүүтэй. Том ах бол айлын одоо том хүүхд учраас эрт дарах ихтэй байна мэдээч. Баг дүү эмхтэй учраас сайлын ганц охин гэж баг хэрэгтэй бай. Тэгээд дунтлын хүүхдтэй. Зохион байгуулалт зохицуулах арга хэмжээнд бол аав ээж хүүхдүүдийн дунд бол гүр халбаа болж ирсэн юм шүү. Тийм, дунд хүүхдүүдийн онцлог бас байдаг шүү дээ. Айлын том хүүхдийн онцлог, дунд хүүхдийн онцлог. За махаа ингээд гэдэг бодохчлаа. Аав ээж нь ямар мэрэгчлээ хүмүүс вэ? Миний аав бол вагоны жолооч буюу машинист хүн. Насаар төмөрзөмд ажилласан. Одоо тэтгэвртэй бас бидний хүүхд ач нараа хараад байж идэг юм хүн би. Ээж бол насаар одоо эдийн засагч санхүү юм. Насаар одоо төлөвлөгөөний комист байсан. Хуучин бол хувийн хвшилт. Сүүлд нь хувийн хвшилт гараад ажил хийжсэн. Ийм асуудал бий. За мах бэлэн боллоо. За энэ дээр зүгээр дутагдaltaй нэг харагдж байгаа зүйл би сонгоны арай том хөшгөлөө хэлчих. Бас ярьж байгаа хоол хийнэ гэдэг чинь бас давхар анхаарал хандуул. Авьяас шаардаад байна гэх. Авьяас шаарддаг юм байна. Гол юм мартчихсан явж ш. За энэ нөгөө дахиад сануулбал махан дотор юу хийлээ? Маханд сонгон, роузмари, хар перц, далайн давс, тэгээд энэ сухаар талхны тийм ээ, талхны сухаар, дээр нь нэг шиг өндөг. За тэгээд рочестер саусаар бол сайн хамтлах. Роузмариг бас багахан хийлээ тийм ээ? Тий, роузмаринаас хийсэн биз хоёлоо. Хийгээгүй тавьсан биз шүү дээ. Роузмариг хийн. Тэгээд яриад байгаа учраас энэ дээрээс бас
алдаа гарчих гээд шүү. Тий. Ер нь л улаан гараараа л орчдөг хүн байх шүү. Ер нь хоол хийгч чинь одоо нөгөө нэг юу шингэсэн байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл шингэсэн байх хэрэгтэй. Тэр сэтгэл шингэх хоолндоо гар орох хэрэгтэй. Гар орох хэрэгтэй. Тэгжээж мэдээлэл дамжина гэж би бол бодож байна. Бэлгийн хүмүүсчүүд энерги олчихгүй тий. Энергийн талаар ер нь ямар бодолтой явдээ? Одоо хүнд байдгал зүйл байх гэж би бодож. Бид нэг одоо их сургууль сурж байхад бол одоо манай физикийн багш нар бол их сонин зүйл ярьдаг ахмад хамтартай багш нар их байсан л да. Тэд нар мань бол бидэрт юу зааж ирсэн гэхээр хүн тархиныхаа ер нь 2% л ашигладаг. За Эйнштейн гэдэг юм одоо их суус сэтгэгч нар бол өсрээд нэг 4-5% ашигладаг. Тэгэхээр бол шинжлэх ухааны нээгээгүй маш олон зүйлийг бол бид мэдэхгүй байгаа. Тэгэхээр мэдэхгүй зүйлээ юу гэдгийг мэдэхгүй зүйлээ байхгүй мэтэр бас ойлгох зовлонтой. Ер нь бол энерги бол байдаг бах. Хүнд сайн энергитэй хүн, муу энергитэй хүн тийм. Тийм учраас энд бол ус итгэдэг. Тийм. Намын энерги гэж бас байх уу? Тэр чинь сайн асуулт. Нам дотор магадгүй бас ингээд олон янзын хүмүүс байт юм чинь тэрэн дотор бас энергийн тухай ярьдаг, намын энергийн тухай ярьдаг нэг хүн байж л байгаа ах та. Одоо байх л ах та одоо. Нам ч өөрөө хүмүүсээс л очиж байгаа учраас юу л гэсэн үг шүү дээ. Хүмүүсээс тогтж байгаас хүнтэй бас ялгаагүй шүү дээ. Нам бол өөр амьд организм тийм ээ. Манай бизнес эрхлэгчид гэдэг чинь хөөш нөө бизнес жоохон онцгүй байна. Явж ном уншуулъя гэж тэгдэг шиг. Намд бас тийм юм байх уу? За ном уншуулах мэдгүй. Ер нь зүгээр мэдээж тэр шүтлэгтэй усуд бол тийм зүйл хийдэг л тий. За ингээд аливаа намын удирдагчид болоод лидерүүдийг бид нар их хэмжээний мөнгө эдсэн, завшсан, уусан гэл бид нар их шүүмжилдэг л дээ. Тийм. Одоо тэрийг тэгтээ одоо ингэж яриад л байх хэвээр юу? Та нар дунд нь байдаг одоо илүү их бодиттой мэдээлэлтэй байдгийн биш юм уу? Тэрийг яагаад засаж залруулж болдгүй юм? Үнэхээр тэр идэж уусан юм байдаг юм бол тэрийг хурааж авах тал дээр анхаарал хандуулж бодлого боловсруулж болдгүй юм уу? Уул нь бол одоо үнэхээр шударга тэгш нийгэм байсан бол өхөл өстой шүү дээ. Хэрвээ идсэн уусан тогтоогдох юм бол тийм ээ. Ер нь хэрвээ тийм хар байгаа бол тогтоох ёстой. Гэхдээ тогтоож ийн гэд 10 жилээр, 7 жилээр, 8 жилээр нэг хүн дээр ажилладаг байж болохгүй. Тийм ээ. Бас тодорхой хязгаар хугацаа байх ёстой шүү дээ. Улаанцсан одоо хүмүүсийн нүдэн дээр одоо хүн хардах хэрэгтэй гэдэг юм ингээд ярьж байгаа зүйлүүдийг бол үнэхээр төрсөг байгаа бол шалгах ёстой гэж боддог. Шалгаад хэрвээ үнэхээр тэр нь тийм ээ. Батлагдаж тогтоох юм бол тэрийг улсын элийн бол улсад буцааж өгөх ёстой. Тэгэхээр манайх шалгаж чадахгүй байх гэсэн үг үү? Чадахгүй байна. Тэр салбар хөгжихгүй байна. Тэр салбарыг албаар хөгжүүлэхгүй байна уу? Тэгэхээр тийм шүү дээ, зорилготой байна. Зорилготой хөгжүүлэхгүй байна. Тий. Тэгэхээр тэрийг л одоо зас залруулахын тулд бас хугацаа шаарддаг юм байна. Ер нь аливаа юм чинь нөгөө тэр том юм чинь систем гэдэг юм уу тэр буруу явж байгаа зүйлийг чинь зөв болгож засахын тулд тодорхой эв зөрөх хэрэгтэй, хугацаа хэрэгтэй. Яг л бүх хүмүүс тэрэн дээр ойлголттой нэг болохын тулд тийм ээ. За ингээд маха бэлтжлээ. Одоо энэ махыг төмсөө болон готон зөрүүлээд хийн. Махан дээрээ сайхан хайрс тогтоогоод шахаад бэлтчихтэй хөө. За тэгээ би пилетер хасаагаад очие. Мэдээж оливын тосон доо. Тий, оливын тосон доо шараад. Энэ дэр бол сайхан хайрс тогтоогоод тэгээд бэлтчих юм бол дараа нь шарх шүүгэнд бол бас их удаан шарх шаардлагагүй. Дотроо шүүстэйгээ сайн амтлагч нар маань бол одоо амтаа хатгалаад байчих хэвээр тийм ээ. Зөв. Энийг аваад харин баавчнаар нь үүнийг авна. Kitchen All-ийн бүх салбараар. Харин энийг авсан баавчнаараа энийг авна ах. Kitchen All-ийн бүх салбараар. Энэ хануугийн жимснүүд хуучны шинжилгээг санагдуулсан сайхан мөнөр хамттай шүү. Тийм болохоор би дандаа авдаг. Европын хөрснөөс таны ширээн дээр ханаа. Би эрүүл чирэг эрч хүчтэй байх энерги холестерингүй цаавсаггүй австрал цагаан будаанаас нөхөж авдаг. Хоёулаа тавилга хаанаас сонгох вэ? Хараа би олсон. Энийг сонстоо. Та манайхаар үйлчлүүлэн тавилга болон цахилгаан бараа авах бүртээ ваучер аваад түүнийгээ дараагийн худалдан авалтанд ашиглан онцгой хөнгөлөлт эдлэх болно. Одох. Авъя. Хэ? Авъя. Kitchen All-ийн бүх салбараар.
Видео. Бид орлоо. Энийг аваад харин ваучраараа энийг авна. Kitchen All-ийн бүх салбараар. Kitchen All ирээд бүгдийг нь олдоод бөөндөөд ваучрдаад авъя. Kitchen All-ийн бүх салбараар. Би эрүүл чирэг эрч хүчтэй байх энерги холестерингүй цаавлаггүй австрал цагаан будаанаас нөхөж авдаг. Үргэлтийн утас 8844 8844. Үргэлтийн утас 8844 8844. Хуруухан чихчихэн чипсэн аруул. Хуруухан чихчихэн чипсэн аруул. 1 2 3 4. Хотын өчиг хэмнэл ичил хосын харин шивнэ. Найз нүхтийн дот нэрэн амхус би эцэн мэчи. Broadway. За энэ нөгөө нэг айсберг гэдэг бүргэр дотор ордог байцаа байгаа тийм ээ. За. Энэ бол бүргэрний бас нэг үндсэн орцсон зовдөг. Амтлаг гой зөөлхөн байцаа тийм. Энийг бол нарийнхаа ирчих шаардлагагүй. Юм өргөн тийм ээ. 1 см өргөнтэй ингэж ирчээд бүргэрнийхаа талхан дээр төвсч өгдөг байна. Амралт чөлөөт цаг гэж гарах уу? За гарах л өстой хүн өөртөө. Бол ажил гэж явж унчих юм бол юуны төлөө ажиллаж байгаа болох л тийм ээ. Монгол тэгээ залуучууд чөлөө цагаа өнгөрөөчхөр хамгийн аятайхан газрууд хаана байх вэ? За бас л их зөвл асуулт. Тэгээ хамгийн юугаараа баян билээ гэхээр монголчууд маань одоо бол өс өсөг одоо байгалаараа гэж ярьдаг. Тийм учраас тэр байгалийн сайхныг л хамгийн түрүүнд өөрсдөө мэдрэх ёстой. Өөрсдөө тэр сайхнаа мэдрэхгүй бол хайрлах тухай асуудал үүсэхгүй. Бид нар манай уулын холбоо сая бас нэг шин тим одоо сорилт гэдэг юм уу гаргасан. Энэ жил 16 оны хувьд бол бид нар бас их ол зомог гэдэг юм амжилтаар дүүрэн байсан. Юу гэхээр Монгол хүн дэлхийн 7 ТV-ийн одоо 8 ноён оргил дээр хөл тавьсан. Энэ бол бас уулчтын 60 70 жил мөрөөдөж явсан гэдэг юм уу. Бас хийх ёстой ажлын нэг байсан. Энийг бол Монгол Улсын гавьяа тамирчин Гангаа маам төрсмө эмэгтэй хүн анх удаа хийсэн. Ийм бас амжилттай болсон. Тэгэд энэтэй бас холбоотойгоор бид нар юу ярьж байсан гэхээр за дэлхийд явах болъё. Гэхдээ Монгол залуучууд монголчууд маань бас ихээр ууланд алхдаг боллоо тийм ээ. Тэгээ тэр ууланд алхсан улсууд яадаг вэ гэхээр тэр алхаж байгаагаа бас тэмдэглүүлэх гэдэг юм уу үнэлүүлэх юм бас сонирхол байдаг юм байна. Тэрийг нь бас бид нар бас анзаараад Монгол улс бол одоо байгалийн тогтцороо гэдэг юм уу дөрвөн том нуруудын одоо энэ дунд оршдог юм байна. Өөрөөр Монгол улсын газар нутагт дөрвөн том нуруу байдаг. Алтаа нуруу, Хангаа нуруу, Хинтийн нуруу, Саяны нуруу гэсэн. Тэр энэ том дөрвөн нурууны ноён оргил дээр одоо гарсан хүнийг дөрвөн бэрхийг эзэмшигч гэж одоо зарлая. Тэгээд цом бас батламжийг гардуулдаг ийм одоо болоо гэж ийм сорилтыг эхлүүлсэн. Тэгээд энэ сорилтын дагуу бол маш олон залуучууд бас одоо Саяны нурууны ноён оргил руу тийм ээ. Хангаа нуруу, Алтаа нуруу бас явж гин. Тэр нөгөө Саяны нуруу гэдээ ярихлаар хүмүүс гайхтыг хаана байдаг, ямар нуруу вэ? Яагаад тийш явах хэрэгтэй вэ гэсэн. Нөгөө л яриад идэг нөгөө ашигт малтмлын нөгөө асгтын мөнгөний ордоос гэсүүлээд нөгөө фосфоритын орд энтергээд ордууд байдаг. Тэгэхэд энийг ашиглах нь зөв юм уу, ашиглахгүй зөв юм уу гэдээ ярьдаг. Яг байгаль орчны мэддэг усуд болохоор энийг ашиглах юм бол тентхийн тим экосистем гэдэг юм уу, тим юм байхгүй болох гэдэг нь гэхээр тэрийг нүдэрээ хараагүй мэдээгүй усуд бол харилж мэддэг. Тэгээ сайхан надад нэг хэсэг залуучууд ирээд үзсэн Саяны нуруу үдс ямар сайхан одоо мундаг гоё байгаль байдаг юм бэ. Юунд тэнд фосфорын орд ашиглах вэ гэж ярьж. Тэгэхээр нөгөө нэг тэрийг очиж үзээгүй, тэрний гоё сайхныг мэдрээгүй хүн бол тэн дээр бас өөр бодлоор өөрөөр хэлбэл хандах тийм байгаа байхгүй. Тэгэхээр залуучуудын хувьд чөлөөт цагаар бол одоо нэгэнт уулын холбооны хэрэглэгчийн хувьд бол сайхан уул усандаа гарч тийм ээ. Эрүүл саруул аялж ингэж явбал бас зүгээр гэж боддөг юм. Тийм шүү дээ. Тий. Та чинь бас нөгөө боловсрал
За соёлын салбарт ч эцэг дээр ажиллаж илаа шүү дээ. Тэгсэн. Тэр үед ялангуяа энэ сургуулийн өмнөх насны хүүхдүүд үсэрч харайх, авирах их дуртай байх юм тийм ээ. Яг тэр нь тохируулсан одоо тэр хүүхдүүд чөлөө цагаа өнгөрөх тийм уултайгаа одоо холбоод тийм гоё сонирхолтой тоглоомын газар бас нэг болдгоо юм уу? Бас нэг тийм бас бид нэр бизнесийнхэнтэйгээ яриад яг тэрийг бол хийж байна. Одоо өөрөлдөө сайн түрүүний ярьдаг спорт авиралтын төрөл маань олимпийн төрөл болсон. Ер нь гадны улсуудад бол бас юу гэдгийг бас цаг хугацаанд авчигдаж амьдардаг хотын хүмүүсийн үед ялангуяа өөрөөр хэлбэл нэг таны ярьж байгаа спортын одоо энэ төлөвлөлтөөр хот дотор хичээллэгийн болцоонуудыг бол гадна бий болгосон байдаг. Энэ ч бас нэлээд тийм одоо газар авч байгаа их сайн бизнесүүдийн загвар болсон. Тийм учраас бид нар бас хувийн хвшлийнхантайгаа яриад яг тийм дагнсан спорт тийм цогцлбор одоо нээж ажиллуулах тал дээр бас зөвлөдөөд тодорхой төслүүд бичээд явж байгаа зүйлүүд бол бий. Би тэнд туслаад хайрж явах уу? За тэг та надад хоёр талын сайхан хайраад. Тэгвэл билетийг нэлээд халчихлаа. Тийм байна. За энэ ингээд яваа бэлдсэн. Өшөөч энэ дээр юу арах хэрэгтэй вэ? Энэ лимоныг түрүүн би юун дээр саус энэ дээр хийх хэрэгтэй. Нэг юм дутаацсан энэ лимон. Хийгээгүй явж байгаа юм байна шүү дээ. За энийг хийчихнэ. За мах бол их сайхан барьцалцсан байна. Тийм нөгөө нэг юунууд чинь ажиллаа хийсэн байна гэсэн үг. Өндөг юу хоёр маань ажилласаа хийсэн байна. Сухар хоёр тийм ээ. Ажилласаа хийжээ. За энэ лимон хийх хэрэгтэй шүү. Ер нь тэгээ дор дорноо ажилласаа хийх хэрэгтэй байгаа. Тийм. Хаалж салбарт тийм үү? Тийм. За одоо манайхан аль аль салбартаа мэрэгшмээр байна тийм ээ. Одоо танаа намд бас дараагийн залуу боломжсон хүчнүүдийг бол мэдээж лидерүүдийг сонгож авч ийн үү? Эсвэл сонирхсон хүн болгоныг бас намдаа илсүүлээд тодорхой шалгуур тавьж байна. Бид нар бас зөвлөлд оруулах уу? Анх бий болж байхдаа бол одоо ирсэн болгонтой болгоныг л одоо шалгуур гэдэг юм уу тийм байлгүйгээр ордог байсан. Бас тэр маань эргээд бас бидэрт их том сургамж болсон. Тэр нь бас тодорхой үнд зүйлтэй зорилготой хүмүүс байхгүй бол өөр сонирхлоор өөр зорилгоор оршсон хүмүүс бол бас ямар хортой байдгийг бол бас би ирээд бүгд мэдэрлээ л дээ. За энийг бол бүрэн шарахгүй одоо эргүүлчих. За ер нь бол нэг чамин хоол хийгээд байна тийм үү? Бас л тийм сэтгэлдтэй байдаг. Гэхдээ тэгээд яг идэхээр нөгөө түргэн хоол. Амт нь ямар байх нь вэ? Яг хөө ингэж хийсэн хоол бол түргэн хоолоос хамаагүй өөр л дөө. Түргэн хоол бол массаар нь бэлдэж байгаа учраас энэ болгоныг конвейер систем гэдэг тэр систем рүү оруулсан учраас бас өөртөө хүний сэтгэл шингэсэн хэрэг байх бол. Нэвтрүүлгийн ерөнхий вэдгэгч Kitchen All. Хамтран ажиллагч Австрал Будаа. Баха. Гар халж гинөө. Гайгүй нөө. За махыг бол ерөөсөө хайрс тогтоогоол. Хайрс тогтоогоол зөрүүлэл нааж тавих юм биш тийм үү? Тий. Яг одоо би юугаа тавьчихна нөгөө гаха маха. Гаха мах буюу бэкон гэж ярьдаг шүү дээ. Бэкон сайхан шарчин тэгээд. За төмс бол ингэж болгосон төмс бол их сайхан та. Ханза. Галтгоонд өрсөлдөгч үгүй. Артишок ард түмнийг эриулжүүл. Хамтран ажиллагч Австрал Будаа. Бүргийнхаа махан дээр ингээ бэлэн боллоо. За одоо бол маш амттай харагдчих шүү. Хоолыг хүнд амттай бол хамгийн гол жор юу гэж? Тухайн хүнийг хоол идэвхлэхгүй дор хаяж 4-5 цаг. Өнөртүүлээ суулгаад байх. Ямар ч тохиолдолд. Төрүүлэл аль өөр нэг юм мэдүүлчих юм бол тэгээд ямар ч гоё хоол байсан. Бас хэцүү. За энэ ингээ сэрэн сайхан. За энэ дээр ингээд нөгөө гахаан махаа сайхан тавьж өгнө.
Өндөөрөө тавьж өгнө. Нарийн юм байт юм байна лөө. Энэ Өгөрцгийг дөрүүл тавих хэрэгтэй юм байна. За. Ингээд тавиад. Халуун ногоо иддэг бол энэ халапено хийхэд их сайхан. За тэгээд л одоо бүргэр маань бэлэн боллоо. Янз бүрийн чиний навж байгаа том өгөрцөө ичүү яа. Зүгээр. За, помидороо бас тавина. Ирчүүд ч гэсэн бүргэр дуртай л байдаг шүү дээ, тийм ээ? За одоо дан хуухт гихгүйгээр. Тий. Манайх монголчууд ч махан дортой осууд бол бас сайхан л хол тийм ээ. Халуун ногоо иддэг бол энэ халапено бас их гоё болгодог. За энэ бүр заавалчгүй хамсаж үзээрэй. За ингээд бэлэн болсон доо. Бүргэр бэлэн. За, халбах сэргээр идэх юм уу, гараараа барих юм уу? Идэж үзүүлэх үү? Заадаг. Бүргэр идэхдээ бол мэдээж амны хайрцагтаас хамаагүй том учраас ер нь бол халбах сэрэг хэрэглэхгүй. Яг нь бүргэр ингээд дарчна. Ингээд ирэхлээр чи аяндаа амд багтахаар болоод ирнэ, тийм ээ? Дараад. За. Тий. За. Ямар амттай вэ? Сайхан болсон байна. Махан сайхан шүүслэг, шаргацсан. Би өөрөө хийсэн учраас их сайхан санагдаж байна. Танд ямар байна? Би яг үнэндээ гэртээ ийм бүрээр хийж үзээгүй. Гэхдээ худалдаанаас авч идчихсэн. Гэхдээ ийм гоё шинхэн, шүүслэг, тэгээд ийм амтлаг байгаагүй л дээ. За баярлалаа. Ер нь жоохон аргон байдаг. Энэ бол их гоё чиглэг, тэгээд их шүүслэг, тэгээд их амт сайтай. Амар гоё юм. Ингээ нэг хийгээс урчих юм бол бас их амар. Төмсөн амсараа тийм ээ. Амсаа. Энэ дүрлэг бас юм тохирох юм шиг. Дангаа жин ч үстэй. Тий, энэ бол бас их алдартай. Mary Rose гэдэг. Салаад жинхэнэ утгаараа ямар болсон юм бол? Маш гоё болсон байна. Тий, салаатан дээр зүгээр миний өнөөдөр яг камерын өмнө хийж байгаа учраас салаатны маань амтлагч чүчүүд багтчлаа. Тийм үү? Арай жоохон тий, өшөөс жоохон савстай хийх хэрэгтэй ер нь бол. Жоохон майонез нэмэх хэрэгтэй юу? Тий, тэгээ юм маань чүчүүд багтсан бусдаар бол бас их гоё юм. Маш гоё. Чихэр дорс тэр нөгөө нэг юу? Нэг эсэглэн тэгээд чихэрлэг зэрэгэл амтгах хэрэгтэй. Их гоё амтгагдаж байна. За энийг бол үзэгчдэд зориулаад аягалсан байгаа. Анх удаага ер нь надад хоёр биеиндээ аягалал амтлаад байдаг бол үзэгчдэд бас зориулж аягалсан тохиолдол анх удаага болж байна. Тэгээ маш их баярлалаа. Маш сонирхолтой. Бас ийм залуу үеийг төлөөлөл гэж харагдахаар аргагүй та залуу үе юм байна. Залуу хоол хийлээ гэж хэлмээр байна. За их баярлалаа. Тэгээд бас 27 дугаар телевизийн хамт олондоо өөрсдөө юм сайхан брэнд ус нэвтрүүлэгт оролцуулсанд их талархаж байна. Бас мөн цэнгэрлэгц үзэн суугаа үзэгчдэд зориулаад бас бүгдэнд нь одоо энэ сайхан хаврын улирлын одоо мэндийг бас хүргье. Арт шок, арт түмнийг эрүүлж байна. Газар шим хувьцат компани хамт олон Монголын хөрсөнд тарьж ургуулсан арт шок хэмээх эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй ундааг танд бэлгэлж байна. Эрүүл энхийг хүсье. За баярлалаа. За арт шок. Хамтран ажиллагч Австрал будаа. Австралийн цагаан будаа цэнгэг агаар эрүүл хөрсөнд тарьж ургуулсан. За технологийн хувьд бол мэдээж дээд сортын эрүүл сайхан будааг танд бэлгэлж За байна. баярлалаа. Европын хөрснөөс таны ширээн дээр. Европын хөрснөөс Монголд урайтай ажилладаг Хануугийн хамт олон байдаг. Европ жимсний бөөний худалдаа эрхэлдэг энэ хамт олон бол шинэхэн жимсийг 7 хоногийн дотор Монголд чанарын шаардлагын дагуу хангалттай оруулж ирдэг. Хануу жимс. Шинэхэн жимсийг танд бэлгэлье. За баярлалаа. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. За ингээд залуу лидерүүд маш олон болог. Тэгээд тэд бас хүссэн, зорьсон бүхнийгээ сэтгэгчлэн хийг Монголын төр бас ариун байг. За ерөөл өтөршүүлтгай их баярлалаа. Баярлалаа. Хэм үзэгчдээ Bon Appetit нэвтрүүлгийн энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.